За 2 хүн ороод ирлээ. За 13. Өглөөний мэнд хүргье. За өглөөний мэнд хүргье. Сайхан амарцгаасан уу. За өнөөдөр амралтын өдөр. Амралтын өдөр найд тухтай лавлаг сайхан өнгөрч байна гэж. За нэг мэд мэдхгүй ингээд сууж байна. Амралтын өдөр мэд мэддэг юм одоо. Уламжлал тогтоё доо. Хямрлаа юу. За амралтын өдөр сайхан мэд мэддэг уламжлал тогтоё гэж бодоод ингээд сайхан чөлөөтэй нэг ярилцаад за тэгээ комент бичвэл бас ганц нэг комент харъя. За тэгээд амралтын өдөр найд тухтай сайхан өнгөрч байгаа хаа. За өчигдөр одоо сайхан алтан сумын барилдлаа. За барилдаанаа сайхан үзлээ. За нутгийнхоо бөхөр бас их огшлоо. Омгошлоо. За ялалтын давааг авчрах барилдаан их сонирхолтой байлаа. Монгол улсын начин дүгүрдөрж начин одоо ялалтын давааг авчирч арангаачуудыг сайхан баярлууллаа. За тэгээ нутгийнхаа бөхөр бас их огшлоо доо. Тэгээд дүгүрдөрж начинд бол одоо начнаа батлах, за цолгоо ахиулах. За дээшээгээ тийм ээ харцаг заан гэд барилждах нөөц болцоо бол одоо бүрэн дүүрэн байгаа юм байна гэж одоо сайхан харлаа шүү. Ийм сайхан барилдааныг Монгол улсын начин дүгүрдөрж начин манаас харуулж бас их огшлоо доо. Нутгийн бүх сайхан барилдаж ингэж явахыг хараад сайхан байлаа. Тэгээ арангаачуудыг сайхан баярлууллаа. За ялалтын даваг бол бас ганган авчирсан да. За тэгээ комент бичээд ороод ирвэл комент хараад за нэг минь тус мэдээд сайхан ярилцъя да. За тэгээ энд орж иргэн 53 амралтын өдөр ай тухтай тавлаг сайхан өнгөрөөж байгаа хаа. Тэгээд өнөөдөр амралтын өдөр. За тэгээ өчигдөр одоо суглаа явагдсан. Суглаанд маань хоцсон азтангууд өнөөдөр одоо сайхан домбнуудаа сайхан авцгаанаа. За тэгээ өнөөдөр орой бол дахиад суглаатай шүү манайхан. Тэгээ суглаандаа сайхан идэвхтэй орж ирээд азтан болоорой гэж хэлээ да. Тий суглаандаа сайхан идэвхтэй орж ирээд лайва шеэрлж орж ирээд. За ингээ сайхан азтан болоорой. За удахгүй бидний одоо ёс уламжлалын маань цагаан сарын баяр за нэг сарын дараа л одоо ингээл яг нэг сарын хугацаанд үлдлээ дээ. Дараг хаяанд ирчлээ шүү. Одоо тэгээд улс самтын цагаан сарынхаа бэлтгэлийг хийж байгаа бах бууз тийм ээ. Хэвэн боо бэлтцгаагаал ингээл цагаан сарынхаа бэлтгэлийг бас базааж байгаа баха. Монголчууд бол ялангуяа цагаан сарын баяр дээр их ач холбогдол өгч. За ингэ сайхан баярлдаг, ахмад наснаа үндэлдэг, аав ээжидээ очиж зологдог. Сайхан гэгээлэг зүйлийг ярьдаг, өнгөрснөө уучлдаг. За ийм сайхан баяр да. За тэгээд суглааныхаа лайвнд бол бас идэвхтэй орж ирж байгаа. Усуудаа бас баярлж байгаа. Ер нь бол суглаанд оролцож байгаа бүх улсуудаа бас талархаж байгаа. За азтан болсон улсууд бол
Тэг үнэхээр одоо ингээл азтай андаатай тий ингээ сайхан домны эзэн болоод ингээд одоо явцгааж байгаа. Тэгээ суглаа бол үргэлжлээд ингээд явнаа. За өнөөдөр нэг аваргуудынхаа зурагнаас ахаар оруулж суглаандаа бас оруулнаа гэж бодож шүү. Тэгээд лайваас ахын шир хийгээл ороод ирж байгаа. Явхад бол за тэгээд энэ бол зүгээр нэг юм элдв бусын одоо хаягтай гарчигтай тий санаа бодолтой юм лайв биш ээ. Зүгээр сайхан Windows мэдээд гээд амралтын өдрөөрөө тий бас нэг шууд дамжуулалтаар сайхан уулзъя гэж бодоод. Тэгээ намайг дэмждэг их улсууд байдаг юм аа. Маш их одоо дэмждэг улсууд сүүлийн үед бол маш их байна. Тэр бүгдийнхээ бас итгэлийг алдахгүй, сэтгэлийг өсөрдүүлэхгүй ингээд явандаа л гэж бодож юм да тий. Сайхан дэмждэг улсууд сайхан урмын үг хэлж, сайхан комент бичиж, за бас одоо тийм ээ хийж байгаа энэ лайвуудыг сайхан шеэрлж өгч ингэж явж байгаа учраас бол хүний итгэл алдах, итгэлийг хөсөрдүүлэх гэдэг бол маш том алдаа л да хүний тий. Тэгээд энийг бас их бодож байна. Бас нэг 3-4 юм хийчихгүй. Нэг юу гэдгийг одоо нөгөө чихийг надад суулчихгүй гэх юм уу. Явахыг л одоо хичээн дээ тий. Тэгээд миний хийдэг юмнууд бол тодорхой доо. Тэгээд юмар алхаагаа хийгээл явна. Хөв соёлоо ярина. Уул ус нутаг ангаагаа шүтэн. За тэгэл явна да. Ингээд явхад бол одоо буруудаад ах зүйл байхгүй. Сайхан дэмжээл ингээд явах бах. За тэгээ комент энэ төр орж ирвэл уншия да. За сөрөг муу муухай юмыг бол одоо энэ уншаад яах вэ? Намралтын өдөр тийм ээ. Нэрэг сайхан мэд мэдж байгаа энэ лайвн дээр бол сөрөг муу муухай юм уншихгүй. За тэгээд амралтын өдөр нь тухтай тавлаг сайхан өнгөрч гинөө. За комент бичвэл ганц нэг комент харъя. За тэгээ ингээд богинохоо лайв хийчих. Яг уламжлал болгоод ингээд мэд мэдээд ингээд явдаг нэг юм монголчууд ч нэгдэг өстэй нэг сайхан тий мэд мэдээд мэдтэй устай тий нэг сайхан бууалаа сууж идэг штэ. Нэг тэрүүн шиг тэгээд нэг мэд мэддэг намралтын 2 өдрөө нэг ийм уламжлал тогтоогоод ингээд явъя даа л гэж бодоод ингээд сууж байгаа. За тэгээд лайктар дэмжиж байгаа, зүрхтар дэмжиж байгаа бүх усудаа баярлалаа. Тэгээд урмын сайхан үг хэлж ингэж одоо явж байгаа улсууд бол маш олон байгаад байгаа. Лайвн дээр харагдаж байгаа. Тэгээд энэ улсуудаа бол бас талархлаа л гэж байгаа. За тэгээд нэг хүн бол шүлэг одоо тэр гадаадад амьдард юм шиг байна лээ. Тэр хүн бас одоо мөнхөд дорших нэргүй Монгол гэдэг шүлгээ бас уншиж өгөөч гэж бас одоо санал хүсэлт явуулсан байна лээ. Тэгээд энэ шүлгээ бас орой бас нэг сонирхуулаад уншуулт юм уу да. Тэгээд мөнхөд дорших нэргүй Монгол гэдэг нэг шүлэг бичсэн. Тэгээд энийгээ сайхан орой нэг уншиж сонирхуулт юм уу да гэж бодоо. Тэр хүнд бол маш их таалагдсан. Тэгээд энэ шүлгээ нэг уншаад ингээ явуулаад өгөөч гэд. Сахаасан байгаа шүү. Хэмэр алхаа юу аа гэж чинь 50 сайхан байна. За та бүдгийн маань амралт ай тухтай сайхан байна уу. За амралтын өдөр. За тэгэл өөрийнхөө бас ганц нэг санаа бодлыг хэлье да. Тэгээд энэ нийгэм бол маш их харгас болж байна. Маш их одоо хэрцгий, маш одоо аимшиг хэрэгүүд гарч байна. Тэг би энэ дээр зүгээр иргэн хүнийхээ хувьд бол энэ эрүүгийн хуулинд нь өөрчлөлт оруулах нь зөв юм аа. Эрүүгийн хуулийн чангалах нь зөв юм аа. Тэгэхгүй бол одоо энэ хуулиар нь л одоо барьж явахгүй бол энэ хүн алдаг алуурчингууд чинь одоо энэ нийгмээр чинь одоо гаашлаа штэ. Тэ? Ингээ маш аимшиг мэдээнүүд, мэдээллүүд, янз бүрийн бичлэг, тэ, voice ингээд явж ийн л. Үнэхээр одоо нөгөө зүрх муутай, хөгшин настай, тэг хүүхэд багчууд айхаар ийм хэмжээний одоо ийм сошиалор мэдээллүүд явж ийн л. Тэгэхээр энэ эрүүгийн хуулийн дээр энэ төр барьж байгаа, эрх барьж байгаа нөхдүүд энэ эрүүгийн хуулиа чангалаа. Тэг эрүүгийн хуулиа чангалах нь зөв өө. Энийг бүр хатуу чангалж тийм ээ. Энэ нөхдүүд за одоо
болон одоо бусад одоо энэ нөхдүүд тэ хуулийн хариуцлагыг хүлээгээд ингээд энэ хуулиар нь л одоо барин шүү дээ. Хуулиа чангалж ийж. Би энэ дээр бол ийм л бодолтой байгаа. Энэ маш муухай аимшигын одоо ийм хэрэг төвөг янз бүрийн элдв муухай зүйлүүдийн сошиал орчин дээр сүүлийн үед маш их явж байна л та. Би бас ингээд сошиалд идэвхтэй байдаг хүний хувьд бол харж байгаа. Тэгээ ийм одоо муухай хэрэгүүд, ийм одоо муухай аимшигын одоо сэтгцийн өөрчлөлттэй, сэтгцийн асуудалтай ийм одоо хулгайчууд ял завшдаг, ялаас мултардаг. Тэгээд эргээд одоо энэ тийм ээ хэрэг төвгөө дахиад үлдээ яваад идэг. Ийм байж бол болохгүй л. Ингээд энэ бол айц хүчтэй ийм нийгэм цаг үе болчихж байгаа. Тийм учраас одоо энэ хуулиа чангалж, хуулиар нь сайхан тэ хатуу чанга байлгаж энэ сайхан хуультай дүрмтэй журамтай улсыг л бий болгомоор байгаа юм л да. Гэж одоо бас бодож байна иргэн хүний хувьд тийм ээ. За тэгээд өнөөдөр бол сайхан ингээд үнэн хэлдэг хүнддэг шүү. Мөрцтэй төрийн нэр хүн байсан да. Дэмжиж явдгаа л гэж. За баярлалаа. За баярлалаа тий. Одоо төрдөө зүтгэж явж исэн цаг үе бол бий. Тэгээд одоо бол бас тийм ээ төмөн олныхоо энэ нэг оюун санаа гэгэрэл гэдэг юм уу. Энэ залуучуудаа нэг өв соёлтой хайртай байх. Энэ уул ус нутаг ангаагаа шүтэж явах. Энэ улс орондоо эзэн байх. Энэ талаар нь бас нэг вагч гисэн өөрийнхөө хэмжээнд бас нэг ойлголтыг өгчээ доо л гэж ингэж бодож яваад байдсан шүү дээ. Тэ нэг айхтар буруу зуруу юм хийгээд нэг хулгай зэлгээ хийгээд хүн алаал, хүрээ талаал, тэ худлаа яриад, тэ хүний боломж хулгаалал, хин нэгний сугны ус болж гүүгээл ингэж яваагүй шүү дээ. Би зөвхөн мөрөөрөө л явж байгаа. Мөрөөрөө л одоо яг амьдрах гал тийм ээ. Ингээл явж байгаа. 5 антай гэртээ 5-аараа сайхан амьдрал. Ингээл явж гин. Тэгээ намаагч одоо янз бүрээр хэлж байгаа. Тэгээ нэг боломжоо алдсан юм шиг, юмыг хулгаалцсан юм шиг, хүн алдсан юм шиг, хүрээ талцсан юм шиг одоо ингэж харж байгаа улсууд бас мэрсэр байгаад байт юм аа. За яг хөө гэхдээ тэр цаг хугацааны л асуудал хүн болгон таалагдана гэж байхгүй. Угаасаа хүн болгон таалагдах гэж амьдрдагчгүй. Хүн бол хүн таалагдах гэж амьдрахгүй шүү дээ. Дэлхий дээр одоо 8 тэрбум гаруй хүн байна. Тэр дундаас одоо хэмэр алхаа сурын ганц л واخгүй. Би хин нэгэнд хүн таалагдах гэж амьдраагүй. Хин нэгэн хүний одоо хэлсэн зааснаар яваагүй. Өөрөөрөө л явж гин. Тэ ингээл явж байгаа. Тэгэл одоо болно доо. Тэгээд энэ цаг хугацаа одоо хэдий хүрээд одоо төгсгөл дуусгал болохын тэр хүртэл одоо энэ өв соёл гэдэг зүйлээ ярина. Ямар алхаагаа хийн. Энэ уул нутаг усаа шүтэх, уул хангаагаа дээдлэх. Энэ зүйлийг бол бас ингээд яриад явна да. Цаашид тий. За тэгээд алдсан онсон алддаггүй иргэн гэж бол байхгүй. Алдсан онсон янз бүрийн одоо зүйлүүд бол байгаа. Тийм ээ. Хүн бол алдаагүй байна гэж өндөг шиг өөгүй байна гэж байхгүй. Тэгэхээр одоо алдсан алдаагаа бас одоо давтахгүй. Айлв сайхан дэмжиж байгаа улсуудаа урам зориг итгэлийг алдахгүй гэж бас одоо явъя даа л гэж одоо сүүлийн үед бас их ухаарлаа шүү. Бас их бодлоо шүү тийм ээ. Хүний одоо энэ итгэл, хүний одоо энэ дэмжиж байгаа дэмжлэгийг одоо бас зөв дагаад явна гэдэг бол маш сайхан зүйл л тий. Дэмжиж байгаа маш олон улсууд байгаа. Дэмжиж байгаа маш олон улсууд байдаг. Одоо над дээр нэг 62 3 мянган дагагчтай явж байна. За тэгээд энэний маань одоо нэг 60-70% нь бол одоо дэмждэг улсууд байдаг юм аа. За нэг үлдсэн нэг 15-20% нь бол яах вэ? Нэг юм нөгөө сөрөг ганцхан энэ над дээр ч байдаг зүйл биш. Бүхэн дээр л байдаг зүйл. Бүхэн дээр л одоо сөрөг улсууд байж л байгаа. За ийм байгаамаа. Тэгэхээр энэ бол яах вэ? Тэгээд цаг хугацааны ирэхээр тэгээд ойлгох. Нэг нь ойлгоно, ойлгохгүй бол тэгээд эмжигтэл явах байх гэж бодож байгаа. За тэгээд нэг иймэрхүү байна да. Тэгээд өнөөдөр амралтын өдөр сайхан бас нэг минь тус мэдээд тийм ээ. Нэг сайхан буу халангаа ингээд төрийн тонолчдын хажууд бол Монгол сэтгэлтэй Монгол өрхөн шүү дээ л гэж. За баярлалаа.
Тий, би бол ер нь хэлээд байгаа шүү дээ. Зүгээр яг хуу над шиг одоо ингээд юу гэдгийг ингээд нэг алхаа тий ингээд нэг энэ уул хангаад гараад яваадаг гээгүү шүү дээ. Гол нь энэ зүрх сэтгэл дотроо зүгээр би Монгол юм аа гэж омогсчих. За тэгэл болоо. Тэгэхээр чин л одоо ингээд юу гэдгийг тий чи ямар гэж юу гэдгийг. Тэгээ өөрөө Монгол хүн ямартай шүү дээ. Монгол эр хүн болгонд ямартай байгаа шүү дээ. Бид нэр Монгол эр хүний ямарыг л ярьж байгаа шүү дээ. Би ганцаараа ямартай болох гэдэг юм биш шүү дээ. Монгол эр хүн ямартай байдаг юм аа. Монгол эрчүүд бүгдээрээ сайхан ямартай байдаг юм аа гэж ярьж явж байгаа шүү дээ. Тэгэхээр чин чиний ямар гэж юу гэдэг ингээд дайрдаг. За мөн дээр нь одоо юу ус нутаг ангаагаа шүтлээ гэж яах. Энэ өв соёлоо ярьлаа гэж яах ингээд. Ингээд одоо ус тэнэгтэй дэдэг тий. Жижиг өв соёлгүй тий. Улс орон гэж одоо ямар юм байдаг юм бэ? Байхгүй шүү дээ. Энэ өв соёл чинь байхгүй бол улс орон гэж оршин тогтохгүй шүү дээ. Байхгүй шүү дээ. Бид нар өв соёлоо дээдлж байгаа шүү дээ. Өв соёлоо хайрлаж байгаа шүү дээ. Би ингээд жишээд харуулаад ингээд яваад байгаа шүү дээ. Би энэ Японы сумагаар жишээл явж байгаа шүү дээ. Энэ Японы сумаа гэдэг чинь 80 настай буурлаас нь 8 настай балчир хүртлийн сумаага 15 өдөр хүндлээд энэ сумаа гэдэг чинь бол бидний бахархал юмаа гэдэг ингээд явж байгаа шүү дээ. Бид нар тэгэхэд одоо энэ үндэсний спортоо үндэсний бөхөө үздэг. За одоо бол сүүлийн үед бас сайхан үздэг болоод ах шиг байна. Тэгэл ер нь бол энэ бүх рүүгээ дайрдаг, янз бүрийн өв соёл руугаа нулимдаг тий. Элдв бусын одоо нутаг усаараа талцдаг ч гэдэг юм уу. Нэг ийм муухай зан үйлүүд яваад идэг байхгүй. А тэр увсих, тэр одоо юу гэдгийг тий. Тэнтхийх. Энэ нэг л Монгол шүү дээ. Энд одоо увсынхан, ховдынхан, завхныхан тий, Сүхбаатарын одоо Доронтынхан, Өмнө гоёхан гэж байхгүй шүү дээ. Чи нэг л Монгол үстэй. Нэг л Монгол бол тэгэл нэг л Монгол шүү дээ. Тэгээ би одоо тэгж боддгийг. Тэгээд завхны хүн яадгийн Сүхбаатарт очихоор тий гадны юм болчт юм уу? Үгүй байхгүй да. Энэ Монгол оронд байгаа энэ тий уул хангаа одоо хаан ч очсон энэ бол миний нутгаал гэж боддог шүү дээ. Тий. Тэгэхээр чин одоо Сүхбаатарт ирсэн гадны хүн гээл. Ааш юм Америкээс хүн ирээд очсон юм уу? Ийм байж болохгүй. Энэ Монгол нутаг бол бидний л нутаг тийм ээ. Бидний л одоо эх орон. За ийм байгаамаа. Тэгээд хэдүүлээ бас нэг сайхан тийм ээ. Бас нэг зөв зүйлээ сайхан дэмжиж буруу жаахан хатуу ингээд явах нь бол зөв баха. Тэгээд буруу зөрүү юм хийгээгүй хөнлөө баахан шүлсээ өсчүүл дайраад одоо яах вэ? Тийм ээ. Тий. За мэдээж одоо бүр таалагдахгүй. За мэдээж одоо юу гэдгийг дургүй байж болно. Тий. Үзэхгүй байж болох чи эрх чинь чамд байгаа байхгүй. Дургүй байх эрх чинь чамд байгаа бол чи бас үзэхгүй байх эрхээ бас эдэлчмээр байгаа байхгүй. Үзэхгүй байж болно шүү дээ. Тий. Үзэхгүй байх эрх чинь чамд байгаа. Яг одоо энэ гар утас чинь чиний гарт байгаа бол үзэхгүй юмаа сонгоод үзчих гэж байгаа. Тэгвэр ингээ хүчээр одоо юу гэдгийг үзэх дуртаадаа үзчихээд хүн доромжлоод ингээд идэг. Ийм байж болохгүй л дээ. Болохгүй. Энэ бол маш том одоо ийм сэтгцийн асуудалтай л гэсэн үг шүү дээ. Ер нь бол үзэхгүй дургүй юмаа үзчихээд уурлаад бухимдаад тий ингээд байна хэр чинь эн чинь хүний одоо том сэтгэхгүй асуудал биш дээ. Тий би мэдээж одоо таалагдахгүй юмаа бүлгээд аждаг. Урвуулахгүй блоколчдаг. Тий үзэх дургүй юмаа бол ингээл явуучих хэрэгтэй шүү дээ. Тэ. За ингээд явах нь бол зүг баха. Тэгээд бас нэг тийм ээ цөөхөн монголчууд бид нар чинь одоо цөөхүүлээ шүү дээ. Тэгээ хэн нэгэндээ л хайртай байхгүй бол энэ одоо тэ дээгүүрээ байгаа нөхдүүд бид нарт хайр зарлана гэж хэлээс байхгүй шүү дээ. Бид нар хоорондоо л эвтэй байж хоорондоо л би хэн нэгэндээ хайртай байж ижил явна шүү дээ. Тэ. За ийм байгаа шүү. За тэгээд за ийм байх шүү дээ. За тэгээд өөр сон сайхан юу бацгаана манайхаа. Өөр сон сайхан юу бацгаана. Ямар байж ихсэн сон сайхан юу. За тэгээд иймэрхүү зүйлүүдийг л бас одоо хэлж ярий даа л гэж бодож байна тийм ээ. За тэгээд миний одоо үгнээс авахын аваад хаяхын бас хайчаарэ тий.
Дандаа одоо хүн таалагдана гэж бол байхгүй шүү дээ. Тэгээд ахын аваад хаяхын аяад ингэ явчихлаа. За мэдээж бол яагаад одоо энэ дэвэ шова хийхгүй байна гэж бодож иж магадгүй. За би Монголын үндэсний бүхний холбоо орж уулзаад Магалжив тэргүүнтэй уулзаад за ингээд ярилцсан байдаг юм а. За би бол хэлсэн. За өвөл бол яг бодож үзээрэй гэд надад хэлсэн. Тэгээ би өвөл бол яг үнэндээ нэрээ бас өмсгөл зодог шуудаг өмсгөөд нэг ингээд дэвэ шаваадгүйгээд авах бол үнэхээр болохгүй юм байна. За яг хөө зүгээр эр хүний одоо нэг өлчир чирэг гэдэг зүйлийг харуулах гэж одоо бас нэг ингэж явсан зүйлүүд бол би тэгээд одоо бол энэ энэ өвөл одоо зодог шуудаг өмсгөөд ингээд явах боломжгүй юм. Яагаад гэвэл манай үндэсний бүхч нь одоо өвөл одоо гадаа цасан дээр барилдаад идэггүй тийм ээ. Зуны дэлгэр сайхан цагаар ногоо цагаа ургасан зуны дэлгэр цагт бол сайхан барилдаж найр наадам хийж тэнд сайхан бүхчүүд очиж барилддаг ийм. За тэгээд зуны дэлгэр цаг сайхан ирэхэд бол одоо дэвэ шаваа бол хийгдээд ингээд явнаа сайхан. Одоо ер нь энэ Монгол өхийн өмсгөл зодог шуудгийг өмсөх энэ гараа дэвэ энэ зүйлүүдийг бол бас өөрийнхөө хэмжээнд би өөрөө одоо багасаа энэ үндэсний спорт энэ бүхийг сонирхож ирсэн. Одоо сонирхоод явж байна. Тэгээ би энэ одоо гарч байгаа, дэвж байгаа, дэвэ шаваа хийж байгаа энэ бүхчүүдийг бас барилдахаас нь илүү өдрийг бас их харддаг байхгүй. Хин өнөөдөр бас гоё дэвэ шаваатай ингээ гарч ийн. Хин одоо гоё ёс чудгаас агч ийн гэж их харддаг. Тэгээ миний бодлоор бол одоо цагт бол одоо Хөврангай аймгийн Төгөрөг сумын харьяат Монгол улсын арслан Цэдэн судмын Бямботхон гэж одоо арслан бол үнэхээр одоо гайхалтай гараад ивэтэй ийм бөхөөл гэж би одоо харддаг. Тэгээ одоо тухайн үедээ одоо Вайна авраг, Мөнхөд аврагын үед бол энэ гуйыг бол одоо зүгээр нөгөө наранд боролцсон гуйыг нөгөө улаан хүрэн болтол алгаддаг байсан л гэж одоо ярьдаг. Одоо бол гуйыг тийм чанга алгадаад өөрийгөө зоригжуулаад ингээ явж байгаа бүх бол бас одоо энэ Бямботхон арслангаас өөр бол би их олж хараагүй. Зүгээр яг хуу тийм ээ сайхан дэвэ шаваатай одоо залуучууд одоо энэ сумын занууд их байдаг юм байлээ л дээ. Одоо яг энэ улсын цолтой яг ингэж барилж байгаа энэ бүхчүүд бол Бямботхон арслангийн тэр дэвэ шаваа за тэр гуяа алгадаж өөрийгөө сайхан зоригжуулж байгаа энэ зүйлүүд бол үнэхээр одоо гайхалтай. Гайхалтай гэж би одоо хэлэн дээ. За ийм зүйлүүд байна да. Тэгээ сайхан үндэсний бөхөө үздэг бас их одоо эмэгтэйчүүд их одоо олон болсон юм байлээ. Нэг үед бол одоо бөхөөргөнд орохоосоо бас ичдэг санаа зовдөг ийм байсан бол одоо бол эн чинь нөгөө нэг өв соёлдоо дуртай өв соёлоо бас үзэх. Тэгээд дээр нь энэ сайхан барилж байгаа залуучуулаа бас өөрийн дэмждэг бөхөө дэмжих. За ингэж одоо үзэж байгаад бол маш сайхан байдаг шүү. Тэгээд энэ эмэгтэйчүүд одоо энэ бөхөөргөөр орохдоо хүртэл одоо ингэ сайхан маш хүнд итгэлтэйгээр ингэж ороод одоо би тэр нэг эмэгтэй бичлэгийг харсан. Гарахтаа хүртэл бөхөөргөнөөс гандангаас гарч байгаа юм шиг ухарж гарч ийлээ шүү дээ. Ухраад гарч ийлээ шүү дээ. Мандан орчвол нэг зарим усууд ухарж гараад байдаг шүү дээ. Яг тэрэн шиг бөхөөргөөгөө тэгж гүндэлж ингэж явж байгаа нэг эмэгтэйг бол энэ бичлэг энтер нь бол явсан шүү. Би харсан шүү. Ийм одоо сайхан. Тэгээд ер нь бол одоо энэ цаг үед одоо энэ сайхан залуучууд за 2098 2000 оны залуучууд сайхан барилдаж байна. За тэгээд тэр маань сайхан барилдаж өндөр цол авч ингэж барилдаж байгаа учраас бас үзэгч олон залуучууд бас их бүхтөө дуртай бөхөө их сонирхдаг болсон болоо даа л гэж би хараад байдаг шүү дээ. Одоо юу гэдгийг Батмагна арсан ч гэдэг юм уу тийм ээ. Лав гэрэл гэдэг юм уу. За Сүхбатсан гэдэг юм уу. За ингээл одоо залуучууд их Орхон баяр гэдэг юм уу тийм. Орхон баяр бол одоо маш олон одоо фэнтэй ийм бүх. Би бөхөөргөнд нэг Орхон баяр дүүтэй бас нэг таарсан юм. Бас одоо сайхан яриа өрөөтэй ийм залуу байна лээ. Би одоо тухайн үед бас наадамд барилдах гээд бүртгүүлэх гээд ингээд ороход Орхон баяр арслан бас байжсэн. Тэгээд минд мэдээд бас ингэ явсан бас яриа өрөөтэй бас ажгүй залуу л байлаа. Гэдэг юм уу. Тэгээд энэ залуучууд сайхан барилж байгаа учраас энэ бүх үзэх за энэ
зүйлүүд бол бас гоё одоо их залууж иж гэдэг юм уу. Ингэж явж байгаад бол сайхан л байдаг шүү дээ. Тэ. За ийм байгаа тий. Тэгээд ер нь бол өв соёлоо нэг маш гоё хөндлөж, хайрлаж ил ингэж явах хэрэгтэй. Зарим улсууд юу гэдгийг намайг доромжлох ч байгаа нэрийдлэр энэ өв соёлоо доромжлоод байгаа шүү гэдгийг бас одоо анхааруулаа хэлчихье. Миний зургийг янз бүрээр болгож одоо ингэ тавиад идэм байлээ. Тийм ээ? Одоо нэг бүхний өмсгөлтөө тэр нөгөө дэвэ шава хийж байгаа юу гэж чинь өөрчлөөд тэр нөгөө AI-аар өөрчлөөд за тэгээд нэг юм палаж өмсүүлсэн ч байх шиг. За ингээд элдв бусын янз бүрийн нэг сум момын одоо тийм нэртэй сум би хараач нэг самбар мамбарын хажууд авчаал тавьдсан байх шиг тийм ээ. За намайг гэхээсээ илүү ер нь энэ бүхчүүдээ бас их хөдөлгөөнд оруулж тий. Одоо тэр засвал дээр гарч байгаа ингээд байгаа байдлаар нь бүжиглүүлэх ч юм уу элдв бусын янз бүрийн одоо нэг юм болгож ингэж өөрчилж байгаа. Энэ бол цэвэр одоо өв соёлоо доромжилж байгаа юм асуудал шүү мөрснө. Тэгэхээр энэ зүйл дээрээ бас анхаарах нь зүг баха тий. Яг хөө миний зургийг бол янз бүрээр л өөрчлөө тавиад байгаа тий. Одоо тэр сүулт нодлон уржингийн одоо тэр цагаан сараар баха гараад одоо тэр Эмрийн дээр гараад наа нэг зодог өмсөө зогсчихсэн тэр одоо зургийг хөдөлгөөнд оруулаад ингэ бүжгэлж байгаа болгоцсон ингээл яваадсан. Тэгээд энэ бүхний группүүд рүү шеэрлээ ачдаг юм байлээ. Энэ бүхний группүүдээр ингэ шеэрлээл тэгэл ямар хүн ийм болгоод ингэ оруулчих үгээл ороод хаяг руу н орохоор дандаа нөгөө нэг сайчул те нөгөө зураг хөрөг байхгүй элдв бусын нөгөө ийм нөхдүүд л ингэж оруул тавиад идэг байхгүй. Тэгэхээр энэ бол цэвэр намайг доромжилж байгаа биш байхгүй. Намайг доромжлоод байгаа зүйл ерөөсөө биш. Энэ өв соёл гэдэг зүйлээ доромжилж байгаа маа. Тэ. Яг уу тухайн одоо тэр улсууд нь намайг доромжилж байгаа мэтэр л оруулж байгаа. Үгүй шүү. Тий. Би эзээч одоо палаж өмсөж тэгж одоо твж явах нь ойлгомжтой тий. Өмсгөл зодоо шуудгаа өмсөөл твж явж байгаа. Тэгэхээр энэ намайг доромжилж байгаа хэрнээ өв соёл руугаа их доромжилсан юм зүйлүүд. Би энэ дээр их таагүй ханддаг. Энийгээ бас нэг ухамсараараа бас болж хэрэгтэй шүү. Тий. Тэгээ Монгол хүн болгон хямартай гэж хэлээд байгаа шүү дээ. Монгол хүн болгон хямартай. Монгол эр хүн болгон хямартай. Тэгэхээр л чиний хямар гэж юу байдг ингээл өөрийгөө ч хямар болохгүй л намайг ч хямаргүй болохгүй л ингээл дайраад идэг. Нэрээ Монгол эр хүн чинь хямартай ш тэгэл хэлүүлдэг л ондоо байхгүй. Хүн амны бэлгээрээ байдаг шүү дээ. Би хямартай байна л гэж бодож оюун бодолтой бодоод би хямартай ш тэгэл явах юм бол үнэхээр хямар чин дагаал явна эр хүний хямар чин. Гэсэн одоо надаа ямар хямар байдгийг надаа юу байдгийг ингээл ингэх юм бол хүний өгч амьтан шүү дээ. Тэгэл тэр одоо юу гэдгийг эр хүний хямар чин улам дороотол гундаал ингээл явна. Тэгэл нэг жаахан одоо хямар нь унаал гундаал дороотод ирэхээр өнөөсөө болохгүй юм байна. Гандан ороод нэг хямрын дарцаг тэр овоон дээр авчиад нэг хийсгч. За тэгэл хямар сэргч сайхан болно гэдэг. Ингэж андуурдаг. Тэгээ нэг дарцаг уяад нэрээ бичээд ингээ хямрын дарцаг хийсгэхээр сайхан болчлоо гэж сэтгэлэн дагаал нэг ганц нэг одоо юу гэдгийг нэг бүтэхгүй байсан ажил нь бүтээд ирэхээр үнэхээр одоо энэ хямрын зарцаг хийсгэснээр хямартай болчлоо гэж. Ингэж одоо андуу одож зүрүү бодож ингэж явдаг. Энэ зүйлүүд бол бас байж болохгүй л дээ. Зүгээр нутг усандаа уул усандаа гарч байгаа бол сайхан нэг тий дотоод сэтгэлээсээ сайхан сүсгэлж мөргөөл залбираал тийм ээ. Тэгэл ингээл нэг энэ уул хангаа сайхан энэ зүйлээ сайхан яг дотоод сэтгэлдээ сайхан хүндэтгэж залбираал мөргөөл тэгэл ингээл явчихад одоо тэр уул хангаан авшиг энерги хямар лундаа тэр бүх зүйл чинь одоо таны бид чинь одоо шингэх ёстой юм аа. Тэр хөлийн одоо энэ улаараа дамжиж хүн бол энерги татаж явдаг тийм ээ. За ингээл явчихна. За өчигдөр нэг комент үлссэн би. Тэгээ ингээ шиний нэгэнд нарандаа их залбирх юм. Нохон баасан дээр ч тусдаг нар штэ гэдэг. Тэгээ би энэ хүнийг бол үнэхээр ойлгоогүй. Энэ хүн бол үнэхээр одоо үнэхээр тэр тарих бол нэрэ үнэхээр ажиллагааг болсон юм байна лээ л гэж. Одоо утсаар бол өстой батраас утсан ийм тарихтай нөхөр байна гэж хэлмээр байгаа. Энэ нар алтан нар гэдэг зүйл одоо байхгүй бол бидний амьдрал гэж байхгүй штэ. Энэ одоо их дэлхийн алтан нар тусчиж бид нар амьд явж байгаа байхгүй.
Энэ нарны эрч энерги гэдэг зүйл чинь бас нэг ондоо зүйл шүү. Нарандаа залбирах, тэ? Энэ уул хангаадаа гарах, энэ хөх тэнгэрдээ мөргөх, залбирах, сүсгэлэх энэ зүйл чинь бол нэг ийм ондоо зүйл шүү. Монгол хүний яагаад хөвт холбот монголчууд гэдэг юм. Яагаад монголчууд энэ тэнгэрээ шүтэж, уул хангаагаа шүтэж, алтан нарандаа мөргөж залбирж явдгийг. Чи нэг ийм ондоо зүйл байхгүй да. Иннээсээ ирч хүч энерги татаж авдгийг. Тэгэхээр одоо юу гэдгийг нохон баасан дээр тусдаг нар штэ гэдэг өчигдөр тэгээд одоо тэр нэг юм битсэн юм байна лээ. Тэр хүний тарих толгойг бол ажиллагаагүй нөхөр өгнө гэж харж байгаа. Энэ нар байхгүй бол дэлхий байхгүй. Тий. Энэ нар байхгүй бол тэгээд хүн төрлөختөн байхгүй штэ. Энэ алтан нар мөнх тэнгэр тийм ээ. Энэ их эзэн Чингис хаан чинь энэ мөнх тэнгэрээ шүтдэг юм тэнгэр шүтгэхтэй хүн байсан шүү дээ. Мөнх тэнгэрдээ л юм залбираад гуугаад байдаг. Тэр одоо юу гэдгийг тэр одоо дайн байлдаа одоо тэ улс орны одоо тэр юу ерөөсөө л мөнх тэнгэрдээ даатчихсан. Тэгэхээр нэг ийм зүйлүүдийг ингээ ярихаар тэгээд нэг ийм зүйлүүд ингээд хилээд ингээ яриад ингээ яваад байдаг нэг ийм улсууд байгаад байдаг. Би тэднийг гайхаад байдаг. Яг үнэндээ тэд нар бол яг энэ Монгол цус гүйдэг нөхдүүд ингэж яриад байна л гэж. Би дүгнээд байгаа. За ийм зүйлүүд байна да тий. Тэгээд бид нар бол угаасаа дээд тэнгэрийн заяатай. Бид нар тэнгэр заяатай ард түмэн шүү дээ. Тэрийг ойлгож байна уу? Тэнгэр заяатай. Дээд тэнгэрийн заяатай юм одоо ард түмэн байхгүй. Би зүгээр тэр шүтгийг хэрэгэлсэн халдж байгаа юм биш. За юу, тэр шарын шашнаа шүтнэ үү, тэр Есүсээ шүтнэ үү, тэр юугаа шүтнэ үү те. Тэр одоо хамаалга. Шүтгэн шүтээ явдаг юм уу? Тэ гол нь бидний яг гол нь үндс нь одоо тий шүтэх одоо энэ хүйн холбоотой энэ уул ус нутаг устайгаа мөнх тэнгэртэйгээ энэ алтан нартайгаа тий ингэж л холбогдох хэрэгтэй байхгүй. Нэр шиний нэгний өглөө тий гараад нэг нар мантахыг нэг сайхан хараад үзээрэй. Харддаг маш олон улсууд байдаг. Нар мантахыг хараад тэр наранд одоо гараад илгээд тий нар тусаж байгаа зүг рүү ингээд гарынхаа алгыг дэлгээд ингээд халуу одоо харуулад ингээд нэг нүдэ ханаад ингээд зогсоод үзээрэй. Гарын алга руу ингээд халуу төөнөд нэг юм энерги маш гоё энерги ингэж орж ирдэг шүү дээ. Ингээд зогсоход тэр би тэр өчигдрийн тэр нөхөрд бол би зүгээр хэлье. Тий. Чи бол үнэхээр наад тарих толгоогоо жаахан тий сэнэглэх ёстой байна лээ. Бас болохгүй шүү. Тэгээд ингээд нэг юм зүйлийг уншичаад бас одоо тэгээд уурч хүрэх шиг тийм ээ. Бухимдалч хөдлөх шиг ингээд болж илээ бас. За ийм байна. За тэгээд өнөөдөр амралт. За тэгээд уламжлал болгоод сайхан бас нэг мэддэг энэ одоо зүйлээ одоо энэ амралтын өдрүүдэд бас баримтлаад ингээд явъя гэж. За иймэрхүү байна манайхан. Тэгээд энэ лайваа ингээд өндөрлөө. Тэгээд лайвтай манай хандсан та нартаа маш их баярлалаа. Тэгээд одоо ямар алхахыг дэмждэг одоо та нартаа баярлалаа. Тэ. За иймэрхүү зүйлүүдийг хэлье. Зүгээр яг уу мэддэг улсууд нь л ингээл мэддэг бол ингээл өнгөрөөч. Мэдхгүй улсууд за мэдж аваасаа гэж байгаа энэ улсууд хүн хэлэхээс нааш гэж тийм ээ байдгийг. Над дээр бол заахын мэддэг улсууд байгаа. Мэддэг улсууд нь ингээл тийм мэддэг бол мэддгээр ингээл явчихна гэсэн. Мэдхгүй мэдрэл нөхдүүд маш их байгаад байт юм аа. Тэгээд эдрийг бас мэдрээсэй гэж ярьж байгаа юм. Тийм ээ. Би бол өөр юу гэдгийг одоо ингээд шал өөр одоо ингээд
өөр зүйл рүү далигаад ингээд ороод ингээд яриад байх. Ямар ч сонирхол алга. Би бол энэ өв соёлоо сайхан яриад ингээ сайхан өв соёлтойгоо холбогдуулаад энэ сайхан комент рүү сайхан уншаад ингээ явъя гэж л энэ лайвыг хийж байгаа. А зүгээр ганц одоо нэг улс төрийн одоо зорилготой юм ярихад бол энэ эрүүгийн хуулийг шангалах хэрэгтэй юм аа. Эрүүгийн хуулиа явсанд нь тулд шангалаад өгөө. Тултлан шангалаад өгөө. Одоо нөгөө эрэг болтоор бол ёстой нөгөө хандлан шангалаад өгөө. Хуулиа тийм үү? Эрүүгийн хуулиа. Тэгжиж энэ мэдрэл өвчтэй тий галзуу солиотой нь мэддэхгүй ийм одоо харгас хэрцгийн нөхдүүд чинь дарагдана. Энэ хуулиндаа дарагдана. Тэртээ дэргүү хуулиараа дараад авна. Хуулиараа нухчин дарна. Хуулиа шангалахгүй хуулийн юм сул тийм ээ. Тэгээд одоо энэ юу гэдгийг эрх мэдэлтэй мөнгөтэй төгрөгтэй энэ одоо хүмүүсийн хүүхдүүд нь ингээд тий одоо ялз авчдаг сул чөлөөтэй явдаг ийм байж болохгүй шүү дээ. Зүгээр энгийн иргэн болвол тийм ээ зүгээр нэг дэлгүүрээс нэг ундаа хулгайлгахад тий чи зүгээр маргаашийн дотор ялаа аваад явна. Ямар ч асуудал байхгүй. Тэгээ эрх мэдэлтэй хүмүүсийн хүүхэд тий ийм одоо хэрэг төв хийгээд ийм одоо үйлдэл хийгээд ингээ явж хахад өнөөдөр одоо тий одоо бараг л одоо ингээд толгойг нийлээ яваад байна шүү дээ. Ийм байж болохгүй л дээ. Болохгүй. Тэгэхээр энийг л хуулийн чангал гэж байгаа. Хууль хүн бүхэнд тэгш үйлчлэх ёстой. Хууль хүн бүхэнд тэгш үйлчлэх ёстой. Хуулийн дор хүн бүхэн тэгш байх ёстой. Тэр баян байна уу, мөнгөтэй байна уу, затгалан байна уу, тэр одоо юу байна уу хамаахгүй. Тэгшил үйлчлэх ёстой. За ийм байна шүү дээ. Тэ. За ингээд одоо эцэст нь нэлгэд 2028 оны сонгуульд одоо ямар алхаа нэр дэвшнэ гэж аахгүй. За тэгээд би хэлээд байгаа шүү дээ. Энэ нэг уул ус нутаг усаа авахдаг энэ өндөр төрийн одоо синтез уусан нөхдүүдийг дагуулад энэ би энэ тий ингээд нэг алхуул авахын шүү ер нь тий. Энэ одоо энэ нутаг ус уул усаа тий та нар нэг харцгаа гэдэг ингээ сайхан дагуулад ингээ алхмаар байгаа хөөх. Тэгээ манайхан энэ нэг мухар сүсэг гэдэг зүйлээ жаахан бодож үзээрэй тий. Мухар сүсэг гэдэг зүйлээ бодож үзээрэй. Тийм ээ. Энэ мухар сүсэг гэдэг зүйл чинь бол бас асар их хортой шүү. Ер нь их хортой шүү тийм ээ. Одоо юу гэдгийг тэр төрүүлсэнгийн соёолынгийн хөлсөн түрээд хямар сэргэн гэж бол хизээж байхгүй. Тэр бүхэн өргөнд барилдаад хин нэгэн одоо бүх төрүүлээ тэрний хөлсөн түрээд толгойдоо духандаа хүргээд хямар сэргэн хизээж байхгүй. Тэрний оронд харин сайхан зогсож байгаа сайхан зургаа нэг даруулчих. А тэгэх юм бол харин дэр чинь бол чамд түүх болно. А мөн одоо дээр нь давсан чинь бас нэг хямар болно. Тэгэл болоо. Тэгэхгүй бол одоо юу гэдгийг зарим улсууд энэ буруу ойлгоод байна лээ. Энэ бүхийн хөлсөн төрх чинь одоо бас буруу юм аа гэд ингээ ярихаар бүхийн одоо нөгөө боорцог тараасан боорцог руу нөгөө дайрдаг юуг яриад байна лээ. Энэ бүхийн хишиг үрдэх энэ бүхийн одоо тэр боорцог одоо тарааж байгаа зүйл рүү бол тэрийг бол мэдээж хүн одоо ямар ч хүн одоо авах гэж одоо явдаг штеп. Би ч одоо бас авж л байсан. Одоо энэ тий аваад одоо гэрт бол ингээл байж л байгаа. Одоо Батүлжи занаасаа авж л байлаа. Тийм ээ. Одоо энэ сайхан барилж байгаа аймгийн хаснуудаас бас авч л байлаа. Тэгэхээр ер нь бол энэ бүхийн боорцог энэ хишиг тараах энэ бүхийн боорцгийг авах нь бол энэ бол одоо байж болно. Энэ бол байж болно шүү дээ. Байж болно. Тий. Харин гол нь одоо тэр нөгөө төрүүлчээл тэр эндрээд өгсөөл гүүгээл одоо гарахт нь хүү ингээ шаваал наанаас нь зүгээр ингээл зулгаагаал татаал зодгоных нь араас баг ингээ зулгаагаа татч буулгаж ирэх нь олгвол ингээ шавчдаг байхгүй. Тэр бол одоо зүгээр л мухар сүсэг. А тэр бүхийн боорцог хишиг түгэж байгаа тэр зүйлээс авах нь бол энэ бол одоо байж болох зүйлээ. Тэр сайхан давсан бүхийн одоо тий тэр боорцогноос аваад одоо иднүү тий гэртээ авцраад одоо юу гэдгийг бурхан дээрээ тавина уу нэг бол одоо юу гэдгийг тий шгийнхээ уутан ч юм уу юунд ч юм хийх нь бол тэр бол байх асуудал гэж байгаа. За ийм зүйлүүд байна.
За тэгээд энэ лайвтай юм намт байсан та нартай маш их баярлалаа. Амралтаа ая тухтай давлаг сайхан өнгөрүүлээрэ. Тэгээ амралтыгаа өдөр сайхан гэрүүлээрэ. За ингээд одоо сайхан өнгөрүүлээрэ гэж хэлье да. Тэгээд лайв ингээ өндөрлөе. За тэгээд орой бол суглааны лайв маань явна. Орой суглааны лайвнд орж ирэхдээ сайхан лайва шеэрлээд за тэгээд тийм ээ суглаандаа сайхан идэвхтэй орж ирээд азаа үзээд янзгаа үзээд ингээд яваарай. Сайхан өөдөө амсартай сав. Монгол ахуйгаа харуулсан энэ одоо тий аахтай шаргал цагаа хийдэг одоо алтан сайхан домб. За одоо ингээл суглаа ингээ явагдаж байгаа. Тэгээд одоо өчигдрийн суглаа явагдаад домб гараад одоо 7 8 9 дахь айлдаа одоо ингээ домб өглөө. Одоо өнөөдөр бол домбны суглаа маань явна. За ингээд өнөөдөр бол бас сайхан аваргуудынхаа зургийг бас одоо суглаанд оруулнаа. Эртүүд оруулсан суглааны зургийг бол одоо нэг азтан одоо домбтой цуг ингээ хожоод аваад явсан шүү дээ. Маш азтай юм байлээ. Домбон дээр нэг ороод одоо зурган дээр нэг ороод хоёулангийн хожоо аваад явсан шүү дээ. Тэгэхээр одоо орой бол сайхан аваргуудынхаа зургийг оруулъя. За мэдээж одоо бид нар бол бөхөө үздэг, хүндэлдэг, дээдэлдэг. Би хэлээд байгаа шүү дээ. Ямар ч бүх үздэггүй хүн төрийн наадмын 5-5-аас хойш бүх үзээ сууж идэг байхгүй. Тэгэхээр бол сайхан аваргуудаа сайхан хүндэлдэг, хайрладаг, бөхөө сайхан дээдэлдэг. Учираас энэ сайхан аваргуудынхаа зургийг нэг сайхан гэрийнхээ өмөрд ингээд залцсан багт бол сайхан шүү гэж. За юм байна. Бүх юм борцог ялгаа байхгүй мохор сүсэг чи дуусахгүй. Бүх юм борцог хишиг хүртэх. Ой, мохор сүсэг биш, балай минь. За юу. Мохор сүсэг биш. Бид нар одоо тухайн үеийн одоо богд хааныхаа одоо борцог хишгийг хүртэх гэж явж исэн ийм л юм бэлээ. Богд гиген одоо богд хаанаас одоо хишгийг хүртэх гэж борцог гуугаад ингээд явж ил байсан юм бэл. Одоо цагт бол энэ сайхан барилдаад давсан бүхийн одоо тэр борцог хүртнэ гэдэг бол тэр хүний одоо юу гэдгийг одоо аз хиймэр тий тэр зүйлийн л одоо тэр борцогноос нь авж байгаа байхгүй. Түүнээс энэ дээр бол мохор сүсгийн асуудал биш. Харин мохор сүсэг гэх юм бол тэр хөлсөн дүрээд ямар сэрэгдэг тэр бол мохор сүсэг шүү. За юу энэ давсан бүхийн борцогноос хүртнэ гэдэг бол тэр бүхийн хэмэр тэр бүхийн одоо юу гэдгийг тий тэр зүйлээс л хүртэж байгаа ийм л одоо зүйл. А тэрийг зарим нь одоо задлаад идчихж харагддаг, зарим нь одоо ингээд гэрмалаад тийм ээ аваад гэртээ ирээд ингээд хадгалж далд ичдэг ийм одоо зүйлүүд байж идэм байх лээ. Энэ бол мохор сүсэг биш шүү. Энэ бол зүгээр одоо тэр давсан бүхийн гიშгийг хүртэж тэр одоо хэмэрлундаа тэр зүйлийн л одоо тэр борцгоор дамжуулж одоо тий хишгийг одоо авч ингэж одоо авж гинаа л гэж ойлгох хэрэгтэй. А тэр хүний ялгарж байгаа тэр муу мухай одоо хөлс гэдэг чинь хамгийн муу мухай зүйл ялгарж байгаа. Тэр ялгарж байгаа одоо тэр хөлснөөс хүрээд тухандаа үргээд хямар сэргэнэ гэвэл тэрүүн шиг эндүрэл байхгүй. Тэгээ хүний энэ одоо эр хүний энэ тарих толгой гэдэг чинь ариун байх ёстой юм аа. Зөвхөн эр хүний энэ тарих толгой гэдэг чинь хямар нь байж ах ёстой. Оюун бодол ухаан одоо энэ бүх зүйл нь энэ дотроо байж идэг учраас тэр хүний одоо ялгарж байгаа хөлс гэдэг чинь одоо бүхэл одоо тэр хамаг одоо муу мухай зүйл одоо ялгарж байгаа шүү дээ. Тэрийг авчи тухандаа үргээд ямар сэрэгдэг гэж ингэж ойлголттой явж болохгүй гэж байгаа маа. Энийг сайн ялгаж салгаж ойлгоорой. Тэ. За ийм бэ шүү. Тэ. Одоо энэ давсан бүхийн сайхан борцгийг аваад тийм ээ. Сайхан одоо тэр даваад сайхан тэр хямартай тий. Одоо энэ зүйлийг ингээд одоо сайхан аваад тийм ээ. За идчих болно. За ингээ сайхан гэртээ хадгалж болно. Энэ бол тэр хүний одоо тийм ээ хямарлундаа бүх зүйлийг сайхан тэр борцгоор дамжуулж авж байгаа ийм зүйл багхгүй. Тэгэхгүй бол одоо нэг юуг бол морины хөлсөнд давхиж жоод хүрчдэг. Аа бөхөө хөлсөнд одоо тэгээд хүйдэл одоо морины соёлын соёлынгийн хөлсөн дээр очиж хүрч чагаад хондлоо дээр нь дараад өшгөлүүлээд саваад унжсэн хүн байж л байсан шүү дээ. Энэ бичлэг яваал байсан шүү дээ. Тангараад өшгөлцсөн хойшоо зүгээр нислэл авсан шүү дээ.
За ийм байх шүү. Тэ. Энийг одоо сайхан ялгаж салгаж ойлгоорой. Тэ. Давсан бүхийн хямартай тэр давсан бүхийн одоо хишгийг л хүртэж гинэ л гэсэн. Хишгийг хүртэж гинэ л гэж ойлгоорой. Тэр давсан бүхийн хишгийг хүртэх гэж л одоо явж гинэ л гэж ойлгох хэрэгтэй. Энийг бол түүнээс одоо хүний хөлсөн түрээд одоо духандаа үргээд хямар лундаас сэрэгчдэг, хямартай болчдөг. Тэр одоо бүхийн хямар нь одоо тэр биеинд нь ордог гэвэл зүгээр л андуурал. А зүгээр тэр борцгийг аваад хишгийг хүртээд ингээ явж гинэ гэдэг бол тэр нэгдүгээрд одоо бас хөндлөлтөг бүхийг ашгийг хүртэж, нэгдүгээрд одоо давсан бүхийн хишиг хүртнэ гэдэг бол ондоо зүүн шүү. За ийм юм байна. За ингээд одоо лайвтай манад байсан баярлалаа. Тэгээд энэ юмыг одоо ялгаж салгаж ойлгодог ухаантай бол за юу ухаантай болчих. Юмыг нэг юм ялгаж салгаад ойлгодог ухаантай болчих. Тэгснийхээ дараа одоо сайхан тийм байсан бэ штэ. Нэрээ тийм шүү гэж нэг боддог болох бах. Тийм ээ? Одоо энэ нөхдүүдэд хэлий энэ нэг тороол хаягтай нөхдүүд ингээ ороод ирсэн л эдгээр бол ялгаж салгаж ойлгож мэдэхгүй л дээ. Мэдэхгүй. Би бол маш тодорхой хэлээд өглөө шүү. Ялгаж салгаж ойлгоо. Тий. Мухар сүсг нь ямар байдгийг, хүний одоо хүндлэл одоо хишиг хүртэх ямар байдгийг тийм ээ? Энэ зүйлийг бол одоо ялгаж салгаж сайн ойлгох үе нөхдүүдээ. Тий. Тэгээ эдгээр бол ялгаж салгаж ойлгож чадахгүй л дээ. Ер нь чадхаар хэмжээний улсууд бол ингэж бичихгүй. Тий. Тэгэхээр ялгаж салгаж сайхан ойлгож сурдаг бол юм унш, тийм ээ. Бас одоо оюун санаа энэ бодлоо сайхан тэл, тий. Одоо ийм зүйлийг ойлгож чадахгүй юм чинь одоо хэмар алхаа, за хэмар монголоо, тий. Уул усаа шүтэх энэ зүйлийг бол бүр ойлгохгүй шүү дээ. Чадахчгүй юм байна. Тий. Тэгэхээр энэ зүйлийг бол одоо хэлье. Тэгээд лайв ангишиг өндөрлөе доо. За юу гэнэ сайн уу давааны борцог хүртэж үзсэн үү гэж. Үзэлгүй яах вэ? Одоо энэ бас нэг давааны борцог хүртээд одоо бүр ингээд одоо хатцсан ингээд энэ чулуу шиг болцсон одоо байж л байдаг шүү дээ. Тэ? Тухайн одоо бөхөөргөөнд үзэж байгаа сайхан давааны борцог бас хүртэж одоо ингээд одоо нэг ингээд чулуу шиг гав хатуу болцсон одоо нөгөө мөнгөлөг цаастайгаа ингээд байж л байдаг юм да. Энэ Тованжуу гэдэг нөхөр бол энэ бол ойлгохгүй нөхөр. Энэд бол одоо юу ч хэлсэн ойлгохоргүй нөхөр байна. Хоёулаа мохор сүсг юм биш үү? Яанта станарэ. Яаж одоо өдий хүртэл амьдэрсэн юм бол тэгээд гайхаад их Тэр давсан хүний одоо тэр боорцгноос одоо хүртэх тэр хишиг хүртэх мохор сүсэг гинэ. Иста. Тэр хөлсөнд нь хүрээд ухандаа үргэх. Хоёр ч нь одоо шал ондоо хоёр зүйлийг л яриад байгаа юм да. Гүмэнтэй бас хумсар муутай харахгүй л дээ. Тэгээд ийм байхад бол хэцүү л дээ. Ийм улсууд бас баг цөөхөн байгаасаа гэж боддتي. Иймэрхүү улсууд их олшроод ирэх юм бол энэ улс орны хөгжил дэвшил энэ улс орны энэ зүйл тий урагшлах ирээдүй сайхан гэрэлтэг игээтэй нийгэмд амьдрах энэ зүйл бол маш юм хойшоо ухарж байгаа байхгүй. Гэ маш хойшоо ухарж байгаа ийм улсуудаас болж тий ийм одоо ухамсаргүй, ийм одоо ойлгох чадваргүй, оюун санаа нь одоо юу гэдгийг
угаар утаанда одоо хордсон ийм байгаа тохиолдолд бол ийм сайхан нийгэм гэрэлтэйгээтэй ирээдүй сайхан болно гэсэн ийм юу бол бас цаг хугацааны хувьд уцсаад байгаа хөөхгүй. За ийм зүйлүүдийг хэлье да. Тий. Тэгээд одоо ингээд лайв өндөрлөе. За тэгээ орой суглааны лайваар хэдүүлээ сайхан уулзъя. За тэгээд оройны лайваар эргээд уулзъя да. Баярлалаа манайхаа. Амралтын өдөр ая тухтай давлаг сайхан өнгөрүүлээрэ. За баяртай манайхаа. Сайхныг үсье. Амралт нь ая тухтай өнгөрөх болтугай. Баярлалаа. За тэгээд хямртай монголчуудаа хямрын дэдэг үсье. Монгол эр хүн болгонд хямртай байдаг шүү. За